хамгийн гол шалтгаан нь дүү нэг удаа мөнгө зээлж авчаад буцааж өгөөг байгаа байхгүй юу? Япончууд ингэж хүүхдээ өсгдөг болохоор эцэг эхчүүд нь өөхөхийн цагт асрамжинд очиж хүний гар дээр бурхан болдог байх та. Тэр бэрэгч манад нэг ирээд нэг хэсэг байжгаад явсан. Тэгэхдээ миний монотон эмэг гинжний хослыг хулгайлаад явсан. Тэг хамгийн аимшигтай нь хулгайлж явчаад одоо хүртэл аваагүй гэж гүрийдэг. Сэно дэбравэн миний шинэ бичлэг тавтамаар л. За энэ удаагийнхаа бичлэгээр болохоор яг сошиал дээр монголчууд талцаад буюу нэгэн сэдвийн талаар ярихаар шийдлээ. Тэгээд энэ болохоор хосын хөтөч гээд нэвтрүүлгийн шинэ дугаарт оролцсон Томоко болон түүний нөхрийн асуудал байгаа. Тэгээд үүн дээр болохоор Монголын ард иргэд янз бүрийн байр суурьтай өөрсдийнхөө санал сэтгэгдлээ илэрхийлж байна л да. Тэгээд энэхүү бичлэгийг би яагаад хийхээр шийдсэн бэ гэхлээр яг ингээд надтай миний амьдралд ингээд ойрхон жишээ байсан учраас өөрийнхөө санал сэтгэгдлээ хуваалцсан болов уу гэж бодлоо. Тэгээд бичлэгтэй минь хамт байгаарай. Гол асуудал нь болохоор нөхрийнхөө дүү болон хамаатны садны гэртээ оруулах дургүй гэдэг дээр нь монголчууд маш их игдүүцэд байгаа шүү дээ. Ялангуяа Томоко ингэж хэлсэн байсан шүү дээ. Намайг байхгүйд хулгай шиг гэрт ирээд явдаг гэж хэлсэнд нь маш их игдүүцэж байгаа шүү дээ монголчууд. Би бол аргийнхэнтэй ерөөсөө ааж дуурахгүй, харьцахгүй, ууцахгүй. Энэ нөхөрт нь аягүй хэцүү байдаг юм байна л да Томоко. Анди надад бас хэцүү шүү дээ. Тийм. Танай дүү чинь миний эцгүүд ингээ хулгай чиг орж ирээд манай гартууган төвөрстөө хуулмал хийгээд явдаг байна. Хулгай чиг биш шүү дээ. Жилд нэг л удаа ирсэн шүү дээ. Хэдэн жилд нэг удаа ирсэн шүү дээ. Хамаагүй шүү дээ. Тэгээд үүнийг болохоор нөхөр нь ингэж хэлсэн байсан. Эднэр чинь ээж аавын нандин харилцаа байхгүй хүмүүс ээ. Энд чинь амар нөгөө соёлын нөгөө ялгаа. Эднэр чинь бол ээж аавын нандин харилцаа гэж юм байхгүй шүү дээ. Тэ чи яагаад миний талд орж чаддаг. Би харин чамаас зөмнөө ингээд боолт хийж зөв нөгөө уйлчилж бас хүлээж тестж твчээртэй ирсэн. Бүр ойлгох. Монгол хүн болохоор надад ингэж байгаа байхгүй. Тэгээд ингээд яалтчгүй Япон болохоор гингүүт нөгөө нэг Томокон болохоор энэ хүн чинь монгол хүн болохоор гэдэг ингээд соёлын ялгаа мэдээр ингээд тайлбарлаж хэлж байгаа нь ингээд нэг буруу ойлголт төрүүлэх гээд байна да гэж би бол бодсон. Яагаад гэхэлэр Япон бүх хүмүүс ээж аавын нандин харилцаа байхгүй хүмүүс байдгүй гэл үгүй тийм биш. Би өөрөө Японд хөгшчүүдийн асрамжийн газар ажилладаг байсан. Тэгээд яалтчгүй хөгшчүүдийн асрамжийн газар гэдэг болохоор угаасаа байх ёстой зүйл л дээ. Яагаад гэхэлэр тэр асрах ажлыг яг сурсан, мэдсэн, мэдлэг боловсралтай хүн яг нэг эрүүл мэндийн мэдлэгтэй хүн тэр хөгшин хүнийг асруул эрсдэл багтай шүү дээ. Югааж мэдгүй ингээд хүн жоохон ач охин ч юм уу ач хүү ч юм уу те юугаач мэдгүй хүн хөгшин настай хүнийг арчилна гэдэг чинь тэр хөгшин настай хүн тэр юугаач мэдгүй хүний туршилтын тулайл болж дуусна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ аав ээжийн нандин харилцаа байхгүй гэдэг дээр бол би ингэж бол хийж болохгүй зүгээр тэр чинь системтэй яг зохион байгуулалттай гоё хөгшин хүн хэрэгтэй анхаарал халамжийг нь тухайн асрамжийн газар нь үзүүлдэг. Тийм учраас энийг бол эцэг эхийн нандин харилцаа байхгүй учраас эцэг эхээ асрамжийн газар хайж гинэ гэдэг ойлголт бол байж болохгүй болоо гэж бодож байна. Тэгэхээр бол би бол асрамжийн газар ажилладаг байхад бол зөндөө олон үр хүүхдүүд нэг 7 хоног бүр хүүхдээр 7 хоног бүр аав ээж дээр ирдэг ч юм уу, зарим бүр өдрөө болгон ирдэг. Тийм тохиолдлуудыг харж ирсэн янз бүр байдаг. Тэгээ зарим нь бол яхаа ингээд үр хүүхдгүү ингээд ганцаараа тэнд байдаг, зарим нь үр хүүхдэнд ирдгүү ч хүн бас мэдээж байж л байгаа. Тэглээгээд хүн гэртээ оруулах дургу хамаатан садантайгаа уулзахгүй байх гэдэг тал дээр соёлын ялгаа, улсын ялгаа гэж хэлж ярих нь буруу юм болов уу гэж бодож байна. Намайг Японд амьдардаг байхад би Япон найзуудтай байж үзсэн. Тэгээ одоо бол холбоотой байдаг л та хаяа ингэж чадалдаг тий. Одоо яаж нээж ингэж сүлгийн сониочингаа ингэж хуваалцчихдаг. Тэгээд Японд байхад найзалдаг байсан найзууд мань болохоор Томокогоос бүр шаал өөр сэргээрээ хүмүүс гэртээ урьж заалдаг, оруулж гаргадаг, тэр бүхэл гэрт нь хонж үнждэг ч юм уу те. Тиймэрхүү найз нөхдүүд одоо бол зөндөө байдаг байсан. Ерөнхийдөө бол энэ бол соёлын ялгаа биш ээ. Ерөөсө Томоко гэдэг хүн ээл онцлог байгаа байхгүй юу? Томоко гэдэг хүн болохоор яг нэг хувийн орон зайг эрхэмлдэг хүн байгаад байгаа шүү дээ. Тэгтэл тэрийг нөхөр нь ойлгохгүй байгаа байхгүй юу? Томоко нь болохоор чи яагаад миний талд орж чаддаг юм бэ гэдэг асуултыг асууж байсан. Тэгтэл яг нэг энэ асуултан дээр болохоор би юу гэж бодсон бэ гэхлээр манай Монгол эрчүүдтэй ер нь ганц эрчүүд ч
гэлтггүй бас эхнэрүүд ч гэсэн ер нь тиймэрхүү бодолтой байдаг байх л та. Одоо өөрийн аав ээж одоо гэр бүл ах トゥ ингээд тий хамаатан садан тэгээ эхнэр юм уу нөхөр нь ингээд яг нэг зэрэг нэг илэрхийллийн том яд ингээд байдаг гэр бүл гэдэг ойлголтод байдаг. Яг нэг тийм стикүүтэй байдаг юм шиг надад санагддаг. Тэгтэл энэ нь бол ерөнхийдөө бол би буруу гэж боддог. Тэг яагаад вэ гэхлээр хин нэгэн хүнтэй гэр бүл болсон бол тэр тухайн хүн тэр хүнтэйгээ л тустай гэр бүл. Мэдээж аав ээжтэйгээ өмнөхтэй ах トゥ нартайгаа гэр бүлийн харилцаа байна. Гэхдээ тэдгээр хүмүүс нь хоёртой байх хэрэгтэй байхгүй юу? Нэгт болохоор эхнэр юм уу нөхөр тэр өөрийнх нь хүүхдэл байх хэрэгтэй. Тэгтэл эхнэр нөхрөө нэг тавьж чадахгүй яг өөрийнхөө ах トゥ нараа аав ээжээгээ нэг төвшин нэгэ байлгаад байх юм бол эн чинь нөгөө нэг эхнэрийн ч тэр нөхөрийн ч тэр хувьд гарантууд нь орж ирэх байхгүй юу? Одоо асуудалт нь нэг одоо гэрт нь орж ирээл ингээ үргэлжлээд орж гараад тухайн гэр бүлийн эхнэр нөхрийн асуудалд ингээ хадам аавж ах トゥ нар нь оролцох ч юм уу те эн чинь ингээ чанхуурдаг байхгүй юу ингээ гэртээ оруулаад ингээ зөвшөөрч юм бол те үүнийг нь болохоор нөхөр нь ойлгоод томоког нэг тавьдах хэрэгтэй байгаа байхгүй юу? Томоког нэг тавиад эхнэрээ ойлгоод дэмжиад за ойлголоо окей юу чи дургу байгаа бол окей гэ хүлээж авдаг ч юм уу те. Тэгтэл нөгөө талаараа бас ингээд нөхрийг бас томокоос ойлгох хэрэгтэй юм шиг те. Хамаатан садантайгаа ингээд уулзмаар ч юм уу те. Яг энэ дээр болохоор усыг нь уул ёсыг нь дагнаа гэдэг шиг яг хамаатан садан дүүнрийг гэртээ оруулах дургуч гэсэн одоо Монгол ёс заншлыг хүндэтгээд жилдээ нэг удаа цагаан сараар оруулж гаргадаг ч юм уу цагаан сараар өөрөө нэг айлгчдаг ч юм уу тэгэл болоо ерөөсөө тийм илүү тутам юм хүсээд ах шаардлагагүй ч юм уу те нэг иймэрхүү магийн буулт томоко хийвэл зүгээр юм болов уу гэж би бас бодсон. Ягаад хулгайчиг орж ид гараа явлаа гэж байгаа юм бэ вэ гэж хэлж байгаа вэ гэхлээр нөхрөл томокод хэлээгүй байгаа даа. Угаасаа за дургуй юм чин дээ байхгүйд нь л ирнэ үз тэгээд хилээд ч яахан гэдэг ч юм уу мэдэгдээд ч яахан гэдэг ч юм. Тэгсэн ч гэсэн тэр чин тэгэл дараа нь мэдэгдэг л аахгүй юу. Тэгэл мэдэгдэнгүүт л тэрэнд нь томоко ингээ гомдол те өөрөөс нь юм нуугаад байгаа аахгүй юу. Тэнгүүт л энэ дээр чин нөгөө нэг томоко чин яг тэрүүн нойрын гэр бүл байх ёстой хатал тийм байлгаж чадахгүй байгаа гэдэг нь л өөр асуудал болоод байгаа аахгүй юу. Уул нь том жижиг ямар ч асуудлыг эхнэр нөхөр хоёулаа хамтдаа шийдэх те. Үгүй бол би бинээсээ асуулгүйгээр өөрөө шууд одоо сүүлийн үед юу бодож санаж байгаа, яаж байгаа, ийж байгаа өөрөө шууд мэдээлэл болгож хэлдэг байх нь чухал юм болов уу гэж би бодож байгаа байхгүй юу. Тэгэхгүйтэй ингээл юу ч хэлж яриаггүй гэрт нь ирээ явцсан ч байхаар чинь угаас эхнэр хүнд эвгүй санагдаж штэ. Тэрний оронд ингээ хотод байх үед нь те үнэхээр гэртээ оруулмаар байсан бол те уучлаарай би чамайг ойлгож байгаа дургу гэдгийг мэдж байгаа. Гэхдээ би дүүтэйгээ уулзмаар байна, би дүүгөө хүлээж авмаар байна. Тэгээд өнөөдөр манад ирж байгаа шүү. Ингээд ойлгоорой уучлаарай гэдэг ч юм уу. Ингээд урьдчилаад хэлчихвэл бас ондоо байгаа даахгүй. Тэр чинь ингээ сүүлд нь томоко олж мэдсэн учраас хулгайч шиг орж гараа явах гэж хэлэхээс одоо өөр юу гэвэ тийм үстэй. Монголчууд энэ дээр болохоор монголчууд бие биендээ ингээд тусалж дэмждэг ингээ хаваад сад ойр байдаг га. Тэгээд энэ томоко юусоо ойлгохгүй байна те Монголд ирчээд ингээ даам гараад Монгол залуу базаад байна гэдэг ч юм уу нэг тиймэрхүү ойлголттой байгаад шиг байгаа юм. Тэгэхэд хамгийн гол шалтгаан нь дүүн нэг удаа мөнгө зээлж авчаад буцааж өгөөгүй байгаа байхгүй юу. Мөнгө зээлж авчаад буцааж өгөөгүйгээс гадна уушлаараа баярлаа ч юм уу нэг тийм юу ёс байхгүй. Ингээ албатай юм шиг байгаад байгаа байхгүй юу. Тэгээ тэрэнд нь л томоко ингээд нэг дургуун хурцсантэй нэг ингээд сэтгэлд нь юм хийцэн учраас тэр чинь дахиж уулзахыг хүсэхгүй байгаа байхгүй юу. Энэ дээр болохоор томокогийн зөв гэж би бодож байгаа. Яагаад тэгэхээр яг надтай бас яг нэг адилхан ийм зүйл тохиолдож исэн байхгүй юу. Ер нь манай монголчуудын юм байна штэ те. Нэг тийм нэг буруу ядуу ойлголт явж байдаг байхгүй юу. Бүр нийгмийн халамжинд тулгуураас нэг тийм нэг ядуу сэтгэхүйтэй те. Одоо паразит гэх юм уу яг нэг өөр хүмүүсийг шимэгчилж амьдрдаг нэг тийм хэсэг бүлэг хүмүүс үүдэн штэ. Тийм хүмүүс л одоо бол томоког бол эрс буруутгаж байгаа л гэж би ойлгож байгаа. Яагаад вэ гэхэлэр монголчууд ингэж боддөө шүү дээ. Заавал нэг гайгүй амьдралтай тий нэг амьдралынхаа төлөө зүтгээ нэг хөрөнгө мөнгө босгоод ингээд нэг хичээгээд амьдарч байгаа нэгнийхээ араас нь заавал нэг хэцүү амьдралтай нэг хамаатан садан ч юм уу дүү ч юм уу те хүмүүс заавал нэг чаргууцалдаг те ингээд миний ах юм чи миний их юм чинь ингээд нэг таал надад туслах ёстой гэдэг нэг ёстой нэг хууль аятай те. Ер нь бол тийм хууль аятай ёс аятай нэг тэгж байна гэдэг бол буруу асуудал. Хүн хүний амьдрал тустай өөртөө асуудлыг өөртөө л зэгслэх хэрэгтэй. Хүндээ суугаад тустай амьдарч байгаа бол тустай амьдралаа шийдээд амьдрах хэрэгтэй. Би бол тэгж л боддог. Тэгээд үүн дээр болохоор би өөртөө тохиолдсон нэг бодит жишээг хуваалцъя гэж бодож байна. Тэгээ энэ болохоор юу вэ гэхлээр
Би дээрээ 4 ахтай. Тэгээд манай 3 дахь ах юм маань эхнэр анх удаа манай гэрт ирээд манай ахантай уулзаад ингэ явж байхдаа миний нэг джинс өмдийг гуйш надаас авч ирсэн юм. Би болохоор тэр джинс өмдийг аваад удаагүй нэг 2 3 хоног өмслөө яалаа. Нэг тийм шинэхэн джинс өмд байсан. Та миний айгу дуртай хайртай. Тэгээд тэр өмдийг маань харчингуудаа тэр манай шинэхэн бэрэгч маань надаас гуйж байгаа юм л да. Ингээд чи өмдөө нэг өмсүүлчээч би ингээд буцаад хөдөө явахаас өмнө би чамд буцаагаад өгчнө гэж надад хэлсэн. Тэнгүүд нь би за тэг гэд би өөрөө өмдөө өгсөн. Тэгсэн чинь миний өмдийг тэр чигтээ өмсөд хөдөө яваад өгсөн. Хөдөө явахаас өмнө буцаач өгөөгүй. Тэгээ би дараад нь надад амар муухай санагдсан. Яагаад вэ гэхээр би айлын ганц охин. Миний хувцас бол миний хувцас байдаг. Ерөөсө багасаа би ингээд миний юмд ерөөсө хинч гар хүрдэггүй. Би хинтээж хувцаа хуваалцдаггүй. Яг тгээ сураад өсчихсөн. Тэгээ би бүр тэр бүйл найс нөхөдтэйгөө ч хувцаа хуваалцдаггүй. Манай найс нөхөд тэгээд энийг өгч тэрийг өгч гэж ингээд дундаа ингээд хуваалцаад идэгч бас тийм хүмүүс байгаагүй л те. Яг би жижиггүй учраас миний юмыг гоохгүй л те. Би ч бас тэр хүмүүсээс гоохгүй л те. Бас тийм байж магадгүй. Тэгээд ерөнхийдөө тэр бэрэгчтэй харилцаа ерөнхийдөө тэгж муухай эхэлсэн гэсэн үг. Хэлсэн ярьсандаа хүрээгүй. Өмдийг маань гуйж өмсчөөд шинэхэн өмдийг маань хайртай дуртай өмдийг маань өмсчөөд тэнгүүдээ бүр бодоо олгоч буцааж явуулсан. Би гэтээ буцааж явуулах нь би бас үг хэлж ярьж үг хайж ижил өмдөө буцааж олж явж байгаа шүү дээ. Би мессеж ütсэн байхгүй юу? Миний өмдийг гуйж авч өмсч явчаад хөдөө явахаас өмнө өгнө гэчихэд яагаад өгөхгүй тэр чигт өмсөө явчихж байгаа юм бэ гэдгсэн чинь өө яана уучлаарай мартчих гэлв. Тэгээ бараг сарын дараа хүнээр өгж явуулсан. Сарын дараа ингээ угаагаад ингээ ихсэн хаях гэдэг уулна аваад ирсэн л те. Гэтэ би ингээд өөрийнхөө өмдөд дэлхий харсан чинь зөө бүр ингээ сар өмссөн биш. Бүр хэдэн жил өмссөн юм шиг хуучруулсан, өвдөг гаргацсан. Тийм байсан. Тэгээ хуцанд ерөөсөө гамтай байж чаддгүй гэдэг тэрэн дээр ингээ ажиглагдаад тэр бүхэл бүтэн сарын турш өдөр болгон бараг миний өмдөө өмссөн юм уу гэмээр те. Гэтэ яг хүний биеийн онцлогоос болоод одоо өмдөнд өвдөг гаргах ч юм уу янз бүрийн асуудлууд байдаг л да. Гэтэ яг тухайн үед манай тэр бэрэгч болохоор хөдөө явахаас өмнө яг хугацаанд миний өмдөг бариад ирсэн чинь би яг тухайн үед ингээ харсан чи хэрэг өвдөгтэй байх юм бол өмдөндөө харамсах ч гэсэндээ бэрэгчтэй те хугацаанд бариад ирсэн учраас за та аав гэд би бүр өгөх байсан. Тэгээд хамгийн гол нь байна штэ надаа энэ болохоор яагаад ингээд амар муухай санагдсан бэ гэхлээр би айлын ганц охин дээрээ 4 ахтай тэгээд нэг эрэгтэй дүүтэй л те тэгээд ерөөсөө эгчхүний хайр халамж мэдрээгүй, эмэгтэй дүүгээ дүүмүүтэй байж үзээгүй учраас ингээд нэг бэрэгчтэй болно гэхээр бэрэгчийн хайр халамжийг мэдрэх юм болов уу гэж бодсон боловч эсэргээрээ тэр орж ирсэн бэрэгч маань шууд надаас юм гуйж эхэлсэн. Надаас авах хэрэгтэй юм шиг хандаж эхэлсэн гэх юм уу? Эсэргээрээ ингээд надтай ингээд их чиг байгаад ингээд би гэдэг хүн хин юм бэ гэдэг яг надтай ингээд гоё найзрахаа ч юм уу ингээд нэг ихч байгаа ч юм ингээд нэг ойлголцоод эхлээд ингээд тэр ихч дүүгийн гэдэг харилцаа нандин харилцаа ингээд үүсээд эхэлсэн бол тэр дараагийн одоо хувцнараа хуваалцах ч юм уу ингээд нэг тийм асуудлууд нь өөртөө аяандаа сэтгэлээсээ гарах ёстой зүйлүүд байхгүй юу. Тэгэхээс бол ингээд намайг шууд хүчлээд чи өмдөө өгчөөж ингэчих. Тэгээд дээрэс нь энэ дээр тэр ганц бэрэгч маань гэлтгүү тэр бэрэгчийн нөхөр одоо миний төрсөн ах гэсэн үг шүү дээ. Надаас эсэргээр юм гуйжсэн байхгүй юу. Би өөрийнхөө өмсөд зүйдэг хувцыг би өөрөө бий болгосон. Аав ээж надад авч өгөөгүй. Би өөрөө ер нь би багасаа өөрөө хөдөлмөрлсөн. Бүр ингээд жоохон бахта аавынхаа сониг зардаг байсан. Тэгээ тэрнээс хойш ингээд ер нь багасаа өөрөө ажил хийгээд яг хэдий гэртээ байдаг ч гэсэн миний өмсөд зүйдэг ингээд хэрэгэлтэй би өөртөө бий болгосон байхгүй юу. Өөрөө хөдөлмөрлөж ажил хийж өөрөө худалдаж авсан юм. Ах дүүгийн нэг халамж маламж гэж байхгүй аав ээжийн халамж маламж гэж байхгүй зүгээр яг цугл амьдарч байгаа. Тэгээ би сардаа цалин авахаараа гэрийнхээ хоол уснд нэмэрлдэг ч юм уу өөрийнх юм аавдаг ч юм уу нэг тэгэл өөрийгөө зохицуулдаг байсан. Тэгээ би тэр ахаасаа хизээж тийм хайр халамж гэх юм уу үгүй ядаж нэг 100 дуурганы нэг ганц юм ахуулж үзээгүй байтал тэр ах маань надаас чи манай эхнэрт илүүчлэх хувцас байна уу гэл ингээл албатай юм шиг тэмцэн гаргаж ирсэнд миний дургуй уржсэн миний одоо өөрийнхөө төрсөн ах та. За тэгээд энэ харилцаа ингэж эхлэнгүүтээ дараа нь болохоор бүр амар том хүнд түвшний асуудал болоод тэгээд түүнээс хойшлохоо би болохоор энэ өөрийнхөө төрсөн ах болон энэ бэрэгчтэйгээ хизээч харьцаа болсон. За тэр асуудал нь юу вэ гэхлээр яг би их сургуулаа төгсөхийн өмнөхөн диплом хамгаалтынхаа өмнөхөн штэ. Тэр бэрэгч манад нэг ирээд нэг хэсэг байж байгаад явсан. Тэгэхдээ миний монитон
эмэг одоо гинжний хослолыг хулгайлаад явсан. Тэгээ хамгийн аимшигтай нь хулгайлж явчаад одоо хүртэл аваагүй гэж гүрийдэг. Тэгээ гол нь яг тухайн хүнийг ингээд манай гэрт ирсэн байхад нь би гэж тэнийг амт бас гинтэд бас ингээд ойр зураг юм ярьж байхад өөрийнхөө манайдан эмэг гинжиг харуулчихгүй юу да. Би бол гайхуулж майхуулаагүй энэ ээж надад өгс юм аа гэд би харуулсан юм. Тэгээд яг тэр хүнийг манахаас тэр бэрхжиг манахаас явсны дараа миний тэр манайдан эмэг мөгж байгаагүй хаа манайдан эмэг гинжний сет маань алга болсон байхгүй юу. Тэгээ хамгийн аимшигтай манай гэрт манай эмэгтэй найзууд юусэн орж гараад байдаггүй. Ирлээж гэрийн гадаа ирж уулзчаа явдаг ч юм уу те. Манай ах нар ч гэсэндээ тэрийг бол ингээл миний юмд хурж мөрөөдөө тийм хүн ерөөсөй байхгүй. Тэгсэн чинь дараад нь би угаасаа тэр хүн авцныг нь мэдчихэж байгаа штэ. Тэгээ гол нь штэ. Надаа яагаад энэ амар хүн цохилт болсон бэ гэхэлэр яг их сургуулийнхаа төгсөлтийн дипломыг хамгаалах өдрийнхөө өглөө би тэр эмэг бүшний саваа гаргаж ирээд эмэг хүзгийн зүйлтэй зүүмээр байгаа штэ. Яг тэр диплом хамгаалах өдрөөрөө зүүмээр байгаа даа байхгүй юу. Тэгсэн чинь байхгүй болцсон. Тэгээд би ингээд тэр диплом хамгаалах өдрөө ингээд амар тийм сэтгэл зүйтэй диплом хамгаалж байгаа байхгүй юу. Юм алдсан. Тэгээ тухайн үед яац юм боллоо гэд бас улаан цамд нөгөө хүнийг чинь бас буруутгах чадахгүй. Тэгээ ингээд гайхаал шоконд орсон. Тэгээ тэр өдрийн диплом хамгаалт юу болоод өнгөрсөн. Үндэ мэдгүй. Юусаа тийм зүйл болоод ингээд миний амьдралын хамгийн чухал өдрийг босноолсон. Би бол тэрэнд нь бол амар дург байдаг. Тэгээд би олигтойч бэлдсэн юм уу үзүүлж харуулж чадаагүй тэр диплом хамгаалтаараа тэгэл ямар ч зэн яг өмнө хийж ярьж исэн гэдэг утгаараа яг тодорхой хэмжээнд оноогоо авсан. Гэхдээ миний диплом хамгаалтын өмнөх өдрөө би одоо ингээд бодохоор уйлж гадаг байхгүй ингээд миний амьдралын хамгийн чухал өдрийг ингээд баллаа ичж байгаа байхгүй юу. Тэгээд түүний дараа би тухайн өндрөө мессеж утсан л дээ. Ингээд та ингээд яагаад ингээд миний эмэг бүгжийг ингээд хэлэлгүй аваа явчихж байгаа юм бэ? Миний тэр монетон хослолыг болохоор ламбард тавьсан гэдгийг мэдж байгаа. Тэгээд ламбард тавьсан би ядаж хилээд өчгөө би очиод авмаар байна гэд. Энэ тэр чинь болохоор зүгээр би өөрөө худалдаж авсан биш. Ээж минь надад өгсөн учраас тэр чинь нандин бэлэг байгаа даа штэ. Тэгээ бас ээж бас ууралсан. Тэгээд би ууралсан гэсэн чинь тэгээд одоо хүртэл штэ би аваагүй гэж гүрийдэг. Бүр аваагүй гэж гүрийхтэй бэ штэ хамгийн аимшигтай нь чи одоо яагаад намайг күтгээд байгаа юм бэ? Танаа найзууд чинь авцсан ч юм бэл би яаж мэдэх юм гэж байгаа байхгүй амарч юм уу? Хамгийн аимшигтай нь манай найзуудад нэг ширхэгч хулгайч байхгүй бүр тэр бүхэл яг тэр хугацаанд байна штэ манай гэрт орж гарсан манай нэг ч найз байхгүй. Тэгэд хамгийн гол нь манай найзуудыг тэр манай бэрэгч байна штэ өөрийнхөө оюун ухаанаар дүгнэж байгаа байхгүй. Манай найзуудыг яг нэг өөрсгөө хулгайч гэж бодсон юм шиг байхгүй. Найзууд чинь авцсан ч юм бэл би яаж мэдэх юм шиг. Өөршөө сэтгэхэд би тийм нэг хулгай эзэлгээ хийдэг тийм найзтай угаасаа байж үзээгүй тийм найз ч угаасаа байхгүй. Тэгээ бүр ингээд миний бүр уур хүрээд зүгээр ингээд хүлээн зөвшөөрөөд би уучлаарай ингээд мөнгө хэрэгтэй болсон юм а гэдэг ч юм уу ингээд би ингээд тэр газар тавьчих юм а гэдэг ингээд ламбардынхаа бичгээ өгвөл би ядаж очиод яачих штэ. Ламбарднаас ч юм авчих штэ. Тэгээ тэрийгэ хэлэхгүй гүрээсээр байжаад ламбард тавиал тэгээ миний мэрэ тохслыг тэгэл хайцсан. Тэгээ би энэ үйл явдал босноос хойш нэг ч удаа би тэр бэрэгчтэйгээ холбоо бариагүй. Тэгээ би одоо ч холбоо барих дургу. Одоо ч ер нь нэг Монголд очиод хэрвээ амьдрах ч юм уу ингээд харилцаа холбогдохтой би харилцаа холбогдох дургу, ярих дургу. Тийм. Тэгэд ийм асуудал байгаад байгаа учраас Томоког бол би бол ойлгож байна. Яагаад тэгэхээр мөнгө төгрөг зээлчээд буцааж өгөхгүй энэ нь бол байж болохгүй асуудал шүү дээ. Тэгэхээр би бол Томоког бол маш сайн ойлгож байгаа. Өнөөдрийн миний энэ бичлэгэн дээр хэлэх гэсэн санааны нэг нь болохоор энэ хулгайч шиг байдаг хамаатан задантай бол холбоотой байх ямар ч шаардлага байхгүй гэж би бол бодож байна. Тэгээд дээрэс нь манай монголчууд бас нэг хамаатан задан гэдэг нэрийдлэр нэг нэгнээ заавал нэг шуулж сурж амьдрах хэрэгтэй алба бол байхгүй. Заавал боломжтой нэг нь хэцүү нэгэндээ туслах бас алба байхгүй. Яг уу тэр туслах зүйл нь ч юм уу ингээд өөрсдөө санаагаараа сэтгэлээрээ ингээд гарч тусаж дэмжиж байгаа бол энэ бол асуудалгүй шүү дээ. Тэгтэл албатай юм шиг мөнгө зээлчээд ингээд даа гэдэг энэ харилцаа бол байж болохгүй л гэж би бол хувьдаа бодож байна гэсэн үг. Тэгээ миний өнөөдрийн хэлхийг хүссэн хоёр дахь санаа болохоор одоо энэ Томокогийн тэр жижиг рилний доор зөндөө олон хүмүүс комментээр яасан байсан л та. Томоког янз бүрээр доромжсон байсан. Одоо жишээ нь би одоо та нарт хэд хэдэн коммент уншиж үзүүлээ л та. Халтар царайсан би хаа муутай аригчин тамигчин алайлагч Монголоос зайл. Ах дүү нар нь орж гарч л байдаг. Арай даварцсан авгаа юу? Овоо юм уу гэсэн чинь шал дургу хөргчлээ. Хөөгöd явбал хайрын залуу. Монгол бүсгүүдтэйгээ суусан бол өдөөд үр хүүхэдтэй сайхан амьдарч байхгүй юу? Шижгийн авгаа вэ салаач. Монголын хүүхэн модон давирсан биш царай муутай. Монгол ёсондоо хүүхэд гаргахгүй 3 жил болвол сал гэдэг. Гэтэл 20 жил болж сайн залуу байна. Хүүхэдгүй айл гэж юу байх вэ?
Япончууд ингэж хүүхдээ өсгөдөг болохоор эцэг эхчүүд нь өөхөхийн цагт асрамжинд очиж хүний гар дээр бурхан болдог байх та. Усыг нь уул, ёсыг нь дагна гэдэг үг биш үү? Ах дүүг нь оруулдаггүй, тэд нар дээр нь очдоггүй гэсэн чинь юу гэсэн үг вэ? Энэ залуу яаж дэвчдгийг мэдгүй гэсэн иймэрхүү янз бүрийн сэтгэлүүд байгаа юм л да. За яг эдгээр те ингээд царай муутай ч юм уу үр хүүд гаргаагүй гэдэг ч юм уу те нэг иймэрхүү шал өөр асуудлуудыг одоо тухайн одоо сэдвийн хүрээнээс гажаад өөр зүйлийг ингээд чиглүүлж өөр зүйлийг ингээд гаргаж ирж ярьж байгаа зүйл нь болохоор айд хоминем гэдэг ойлголтод ордог. Тэгээд энэ айд хоминем гэдэг нь болохоор латин хэлний үг бөгөөд хүндэн чиглэсэн гэсэн утгатай. Мэтгэлзээний үед анхны сэдв логик аргументыг хэлэлцхийн оронд тухайн хүний өөрийнх нь зан чанар болон өнгөрсөн амьдрал, мэдлэг эсвэл өөр холбоогүй зүйлсийг шүүмжилж дайрах аргументийн алдаа юм аа гэдэг. Энэ болохоор харагдаж л да манай монголчууд маш их айд хоминем хийдэг. Хамаатан задан дүүнэр гэртээ оруулах дургу гэдэг зүйлийг л ярьж идэл энэ эмэгтэйг царай муутай гэж хэлээл үүр өгдөггүй гэж доромжлол тухайн хүний хувийн асуудлуудыг ингэж ярьж болохгүй шүү дээ. Тэгээд бас манай Монголын залуу хосууд те хоорондоо хэрэлдэхдээ бас айгүй айд хоминем хэрэлддэг. Ингээд залуу хосууд жижиг асуудал дээр үл ойлголцол үүссэн бол тэр жижиг асуудлынхаа л үл ойлголцлол хоорондоо шийдэлтэй. Тэгтэл ямар ч хамааралгүй танайхан манайхан танай гэрийнхэн тэгээд манай гэрийнхэн ингээд ингэсэн юм уу тэгсэн юм уу гэд ямар ч хамааралгүй хүмүүсийн холбож ингэж хэрэлдэг ч юм уу те. Энэ бүхэн чинь ингээд гэр бүлийн харилцаа холбоонд ингээд айгүй муугаар нөлөөлдөг байхгүй юу? Ямар нэгэн асуудлыг ярьж байгаа үедээ тухайн асуудлынхаа хүрээнд тухайн сэдвийнхаа хүрээнд л ярих хэрэгтэй байдаг байхгүй юу? Тэгэхээс бол илүү дутуу олон талаа юмарал тухайн хүний асуудлаа ярьж чадахгүй тухайн хүнийхээ дутагдaltaй тал ч юм уу ингээд өнгө үзэмж ч юм уу ингээд байгаа байдал руу тухайн хүн рүү чиглэсэн ийм асуудал бол байж болохгүй юм аа гэдгийг л би хэлмээр байна л да. За тэгээд өнөөдрийн миний бэлтгэсэн бичлэг болохоор энэ түрээд өндөрлж дээ. Дараа чимчлэгээр уулзъя баяр таа.